Дорны эдийн засгийн чуулга уулзалтын хүндэт талбарыг ашиглан Монгол Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, тэднийг холбох гүр болсон энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье. Бизнесийн энэ чуулга уулзалт нь Монгол улс болон Оросын холбооны улсын хоорондын бизнесийн харилцааг сэргээх, өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол улс нь нээлттэй улс төрийн тогтолцоо хариуцлагатай засаглалыг эрхэмлэж, байгаль орчинд ээлтэй, догтууртай хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засгаа олон тулгуурт бүтцийг бий болгох дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармаалт тавьж, мөнхийн хоёр хөрштөөгөө эвсэг найртай хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Монгол улсын хувийн хөвшил өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн эдийн засгийн гол хөтлөгч хүчин болоод байгаамаа. Эдийн засгийн бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бид нэр дэмжиж, манай улсын татврын хувь хэмжээ дарамт Аз номхон далайн бусад орнуудын татврын хувь хэмжээтэй харьцуулахад хамгийн бага түвшинд орж байгаа. Тухайлах юм бол гайлын татвар 5%, нэмэгдсэн өртгийн албан татвар 10%, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн ийм шатлалтайгаар явж байгаа. Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганцхан худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх замыг туулах явцдаа Оросын бизнес эрхлэгч нартай найз нөхдөдөө хамтарч ажиллаж байсан юм а. Өнгөрсөн хугацаанд их хурлд 3 удаа сонгогдож, Монгол улсын засгийн газарт 2 удаа сайдын ажлаар томилогдсон ажиллалаа. Энэ хугацаанд би засгийн газрын гишүүнээр ажиллах сайдынхаа хугацаанд Монгол орны хөдөө аж ахуйн салбар мөн дэд үтцийн салбарт нэлээд анхаарал тавьж судалгаануудыг бол нэлээд амжилттай хийсэн юм а. Энэ талаараа бас энэ форумд оролцохдоо та бүхэнд хэлье гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэрийг Оросын холбооны улстай хамтарч байгуулж Монголд зэс баяжуулах үйлдвэрийг одоо барьсныг бид нар мэднэ. Энэ дээр бол нийтдээ цогцоор нь буюу одоо судалгааг зөв хийж боловсон хүчний асуудлыг цогцоор нь хийж одоо хүртэл Монгол улсын эдийн засагт энэ эрдэнэт үйлдвэрийн ашиг тус өгсөөр байгаамаа. Үүнтэй адилханаар Монгол улсын говьд Сайшанд гэж Дорногов аймгийн нийслэлд энэ эрдэнэттэй тэнцвэж одоо аж ахуйг одоо байгуулъя гэсэн ийм эрмэн өкслөөр энэ дээр бол их хэмжээний судалгаа хийснийг дараа бизнес сонирхогчдоос танилцуулна гэсэн бодолтой байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр уул уурхай бүтээгдэхүүнээ бид нар түүхийгээр нь экспортлдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг ариун туршлага эрдэнэттэй зүйрлэж одоо барьж байгуулъя гэсэн санааг дэвшүүлж байгаамаа. За мэдээж Монгол улс бол нүүдлийн хөдөө аж ахуйн одоо маш том салбартай. Монгол улс маань одоо 70 гаруй сая толгой малтай болсон. Жилд 10-аас 15 сая одоо арьс ширийг мөн түүхийгээр нь гадагшин одоо нэмэн өртөг шингээхгүйгээр экспортлж байгаа. Энийг боловсруулдаг болох юм бол малчтын амьдрал хөдөө аж ахуйн салбарт бас маш их тийм нэмэн өртөг шингэсэн малчтын амьдрал илүү өгөөчтэй юм том салбарыг бас бий болгоно гэдэг энэ тал дээр бол бас нэлээд судалгаануудыг хийсэн байгаа. Тэгээд энэ хөдөө аж ахуйн салбар гэдгээ бол сүүлийн 20 гаруй жил бид нар нэлээд одоо орхигдуулсан ийм салбар юм аа. Энэ талбар руу бол нэлээд анхаарч ажиллана гэдгээ бас энэ форумд оролцож байгаа бизнес эрхлэгчид одоо саналыг дэвшүүлж байна. За саяхан бид нар Восточны портод одоо очиод ирлээ. Эндээс 200 гаруй километрт байд юм байна. Тэр портод бол Монгол улсын нүүрсийг мөн зүүн Аз руу нийлүүлэх тийм боломж байгааг харлаа. Яг гэвэл Монгол улсаас хол оршдог Хакасын одоо нутгийн нүүрсийг энэ Восточны портод зарж яах гэдэг бол Монгол улсын 5 толгойн сайн чанарын нүүрсийг энэ төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгаа юм байна. Энэ нь бол дэлхийн одоо үн цэнлүү ойртуулах ийм боломжийг бол бас өөрийн нүдээр өөрсдийн төлөөлөгчтэйгээ очиж хамт харсан юм аа. За мэдээж энэ уул уурхай бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд өнөөдөр бидэрт юу хэрэгтэй вэ? Дэд үтцийн асуудал. 2010 онд Монгол улсын их хурлаар ерөнхийдөө 5000 орчим километр төмөр замын одоо нэлээд их амбицтай
төслийг оруулж батлуулсан. Үүний эхний буюу одоо 5 толгой сайшаанд хүртэлх 458 км төмөр замын эхлэлийг эх жилээс бид нэр тавьж эхлүүлнэ гэдгээ бол энэ мөн уулзалтын үеэр тээврийн сайд Сокловт танилцуулсан байгаа. Энийг бол бас нэлээд найрсгаар хүлээж авлаа. За мөн энэ 5000 орчим километр төмөр зам дээр бол хөндлөн буюу Оросын холбооны улс Хятад улсыг холбосон 3 транзитаар тээвэрлэх юм төслүүдийг бол бид нар бас танилцуулж байгаа. Тэгээд энэ дээр бол дэд үтц гэдэг одоо том төсөл байгаа. Дэд үтцийн энэ төслийг бол хоёр хөрштөөгөө хамтарч одоо хэрэгжүүлэе гэдгийг бол бас энэ Владивостогийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна. За 2017 оны эхний 7 сарын байдлаар манай хоёр одоо улсын худалдааны эргэлт 705.3 сая Америк доллар төрсөн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.8% өссөн ийм таатай мэдээ байна. За үүний дотор Оросын холбооны улсад гаргасан манай экспорт 33.4 сая Америк доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5%. Оросын холбооны улсаас импортлсон бараа бүтээгдэхүүн 671.9 сая Америк доллар буюу 49.5% тус өссөн байна. Мэдээж өссөн дүн харагдаж байгаа боловч бидний хувьд бол жишээ нь Оросын холбооны улс, Монгол улс бол 4000 орчим хуурай замаар хилэлдэг. Энэ тоо бол чамлалттай байгаа. Бид нар бол энэ тоог бол өргөжүүлж бүс нутгийн хоорондын иргэдийн худалдааг дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэсэн ийм статистик тоог харж дүгнэж байна. За Оросын холбооны улстай хийж байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх худалдааны тулгуурч тарифын болон тарифын бус саад дотгорыг арилгахын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлтсээр байгуулах саналыг Монгол улс дэвшүүлсэн байгаа. За ойрын үед Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд манай саналыг хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт бас найдаж байна. За Монгол Хятад Оросын эдийн засгийн коридорыг байгуулах нь алс дорнодын энэ бүс нутгийн хөгжилд дэд үтсийн орчинг сайжруулахад чухал хөв нэмэр оруулна гэж үзэж байна. Дорны эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Оросын үйлдвэрлэгчид, экспортлагчид, бизнес эрхлэгчдэд өөрсдийн үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнийг таниулах, бизнесийн холбоо тогтоох, гэрээ хэлцээ байгуулах боломжийг эрэлхийлэн чуулж байгаа чухал ач холбогдолтой бөгөөд энэ чуулга уулзалт улам бүр хүрээгээ тэлж Аз, Номхон далайн асар удам орон зайн бизнесийн тоглогчдын чуулга уулзалт болох ирээдүй харагдаж байна. Ингээд энэ чуулга уулзалтанд анх удаага Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд оролцож байна. Монгол Оросын бизнесийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. Спасибо, господин президент.